эмэгтэйчүүд хулгай хийх, худлаа хийж луувирдах, авилга авах нь нэн ховор. Уг нь эдийн засгийн хөгжил хүртээмжтэй нийгмийн бодлого тэнцвэртэй байгааг үнэлэх хэмжүүр нь Монгол гэр бүл юм. Эрдэс биш гэр бүл Монголын гол баялаг билээ. Харин эмэгтэй хүн ямагт үр хүүхдээ гэр бүлийг төрүүлж боддог учраас мөнгөн дулаарсан хийрхэл, хүчирхийлэл, байгаль экологийг нэмэрсэн суйрлын эсрэг, хүнд суртлаар зэнгэлсэн төрийн төмөр машины эсрэг зогсож чадна. Бид арчилсан нийгмийг тоосхоор нь барьж байна. Нэг тоосох нь нэг гэр бүл юм. Гэтэл энэ тоосхыг нэг нэгээр нь суглаж хагалж байдаг буруу тогтолцоог солих цаг болсон. Ардчилсан намаас Баянгол дүүрэгт улсын хурлын сонгуульд нэр дэвшигч Салдангийн одон туяа.